Үйл ор цуглааны итгэлийн аялал гайхамшигтай үргэлжилж байна гэж харж байна. Баясаастар маань амралтнаас орж ирээд 2 сар бараг тасралтгүй номлосон байдгийг. Тэгээ туул бит хоёр гайхаад. Тэгээ өөрөө урд гарч ирэхээр ингэж ийсэн. Эхлэл ном өстой гоё юм аа. Би ер нь номлоолаа хийгээд ийсэн багхгүй. Тэгээ бид нар чи буу юм болж яриач уу гэж бас номлож байгаа. Тэгээд тэгсэн чи би бас ер нь орчих шүү. Үнэхээр гайхамшигтай, ивэлтэй. Угаасаа эхлэл ном учраас энэ чинь маш их Бурхны хүсэл, эзний үнэн гайхамшигтай зүйлс тэр ивэл өрөөлүүдийг өгсөн байна. Өнөөдөр бас бид нар эхлэл 1-ээс 25 дахь бүлэг хүртэл Библийн тэмцээнтэй байгаа. Тэгээд та нар ч гэсэн эхлэл номоор амьсгалсан байхаа гэж бодож байна. Амен. Хажуутайгаа найзгаа хараад асууд ер нь уншсан юм уу? Уншсан царай байна уу? Нэг уншчихын юмс гэсэн царай байгаад байна уу? Гоё л гээд ахын гэсэн царайнууд байна уу? Эхлэл ном бол бидэрт Библийн талаарх суур мэдлгүүдийг маш эмх цэгцтэй, маш тодорхой өгж байгаа. Тэр дундаа Авраамийн амьдралаас бид нар ерөөхдөө итгэлийн талаар маш их зүйлсүүдийг олж харж мэдж байна гэж ойлгож байна. Авраамийн амьдрал бидэнд итгэлийг ер нь маш тод томруунаар харуулж байна гэж бодож байна. Эзэнт итгэлийн талаар ярих үед, итгэлийн талаар бодох үед бид нар эзэнт үнэхээр талархахаас өөр ямар ч арга байхгүй юм. Ялангуяа шинэ гэрээний үед амьдарч байгаа бид итгэлээрээ зөвтгөгдсөн учраас, бид нар итгэлээрээ аврагдсан учраас, бид нар итгэлээрээ аврагдах боломжтой болсон учраас итгэлийг ярихад бидний амьдралд үнэхээр их талархал бэлхэм дүүрэн байгаа хаа гэж харж байна. Амен. Тэгээ өнөөдөр зөвхт хүн бай, зөвхт нэгэн бай, одоо зөвхт ганц нь бай гэдэг юу ойлгож байна үү те? Авраам бол Бурхантай 50, 45, 40, 30, 20, 10 гэдэг тоонуудын тухай гарсан талаар сая бид нар уншсан тийм үү? Ер нь яг энэ хэсгийн гол санаа нь юу юм бэ гэхээр ер нь бидний эзэн хэрвээ зөвхт нэг л хүн байсан бол аврах байсан. Тийм гайхамшигтай эзэн юм аа гэдгийг шууд хэлчмээр байна. Амен. Авраам яагаад 9, 8, 7, 6 гэвсэнгүй вэ те? Яг энэ хэсгээс эхлээд бидэрт нэг өөр амьсгал мэдрэгдэж байгаа. Энэ юу вэ гэхээр Авраам болон Бурхан хоёрын хоорондох харьцаа их дотн болсон байна гэж. Их дотн болсон байна. Одоо ер нь бол өргөжлүүлээд цөмөр мэднэ л. Авраам хэлээд байгаа те. Би танаас нэг юм асууж зүрхэлье. Өчүүхэн үнс би ер нь гэсэн мөртлөө юм яриад байгаа шүү дээ Бурхантай те. Тэгээ өөрөө үнс гэж утсан бол юугаа ярих вэ те. Гэхдээ тэр хоёрын харилцаа маш дотн төвшөнд хүрсэн ба. Тэгээ энэ юугаар холбоотой юм бэ гэхээр нөгөө нэг итгэлээр дамжуулаад. Бурхан Авраамыг сонгосон, өөрийн дуудлага, өөрийн зорилгыг хэлсэн. Бурхан Авраамд амлалтыг өгсөн. Авраам Бурханыг даган явсан. Бүр тэр хоёр сүлдээ гэрээ байгуулсан тийм биз? Гэрээ байгуулад одоо яаж ийнэ гэхээр бараг л их дотн харьцаанд ерөөхдөө ярьж байна гэсэн. Авраамийн хувьд бидний итгэлийн үг болох энэ ёроолыг юугаар яаж хэрхэн хүртэж авсан бэ гэдэг бол дараачихаа бүр гайхамшигтай түүхүүдээр ишлэгдэн биднэрт харагдах болно. Тэгээ би өнөөдрийн үед та бүхэнд хэлж уриалахыг хүсэж байгаа нэг зүйл нь юу вэ гэхээр та Бурхны нүдэнд өөрийнхөө амьдралд зөвхт цор ганцхан байгаа ч гэж ятгахыг хүсэж байна. Хажуутайгаа нэстэ хэлэхгүй зөвхт нэгэн бай гэдэг. Амен. Бид ер нь Бурхныг хэр их мэдх юм бэ? Бурхантай уулзч үтсэн юм байна уу? Бурхантай уулзч үтсэн юм байна уу? Амен. Ялангуяа эзнийг магтах үед бид нар Бурхантай яг уулзч байгаа мэт байдаг те. Яг ингээл магтаж байгаа хүмүүсийг ингээл царайг нь харахаар яг Бурхантай уулзаад байгаа юм шиг тийм гайхамшигтай, их ивэлтэй царайтай байгаад.
Тэгээ бид ер нь Бурхныг хэр сайн мэдх юм бэ гэж. Тодорхой хэмжээнд бид мэднэ. За ялангуяа Эхлэл 1-ээс 25 дугаар бүлгийг уншсан хүмүүс бол Бурхантай одоо их ойр болсон байгаа гэж ойлгож байгаа. Тэгээ эзнийг илүү их таньж мэдсэн байхаа гэж бодож. Бид нар нэг ийм тохиолдол байдгүй. Олонний танил хүмүүсийг төмөрөө төсөөлж үзье л та. Бид нар олонний танил хүмүүсийг зурагтаар ч юм уу ингээл энэ тэнд ингээл харсаар байгаад таньдаг өчтдөг те. Гэтэ нөгөө нөхөр бол биднийг танихгүй байгаа шүү дээ те. Тэгээд бид нар гээд яг таарлахаар нэг дуурах хэвээр юм шиг те. Гэтэ югаач гэж дуурах үедээ гэдэг нэг ийм нэг сонир байдалд ордог те ингээл те. Тэгээд яахаа мэдгүй иймэрхүү тохиолдолд та нар орж исэн үү? Ерөнхийдөө бид нар таниад байгаа нөхөр бол ерөөсөө биднийг танихгүй байгаа. Тэгээд бидний дотор нэг ийм асуулт байдаг нь юу гэхээр ингээд ямар хүн байдаг вэ? Тэ? Яг уулзахаараа ямар хүн байдаг вэ? Энэ хүний амьдрал нь яг ямар бол гэдэг тийм сонирхол та нар төрдөг үү? Төрдөг те. Тэгэл нэг юм ганц хоёр олонний танил хүнтэй юм магадгүй бид нар найз бол аюу бидэд гоё байдаг те. Би тэрний найз шүү дээ те. Би тэрийг таних шүү дээ те. Зарим манай монголчууд тэгэж ярьдаг те. Нөгөө тэр сайд чинь нөгөө манай орцных байсан шүү дээ те. Бид нэг юм алдартай хүнтэй нэг юм танил ч юм уу аюу тэр хүнийг мэддэг ч юм шиг баймаар байгаа тийм үү. Тиймэрхүү төрлийн хүмүүстэй уулзаж уулзраад танилцаад их ойр дотн усны дараа бидэрт хоёр одоо хариулт гарч ирж байгаа. Эхнийх нь юу вэ гэхээр ямар гоё энгийн хүн бэ? Тэгдэг үү? Ямар гоё ингээд те бодсноос айгүй гоё энгийн юу гоё юм чөлөөтэй нэ тэрэ гэж бодож байгаа. А зарим хүмүүс нь болохоор ямар дурак вэ те өөрийгөө юугээ ботцсон бол гэж бодох үе байдаг те. Энийг ганц хоёр үг сольсон чинь хамраас өгсөн энэ одоо юу юм бэ? Яг манай монголчууд бол ихвчлэн дурак болохтой бол амархан шүү дээ те. Өөрөө яг гадаг нь мэддэхгүй байжснаа тэгээд ингээд ямар цэнийг амт юм бэ гэдээ бас ойлгочих үү боломжтой. Тэгэхээр бид нар ерөөдөө хүмүүсийн тухай л ярьж байгаа. Нэх бас гайхаад хүлээгээд их юм байхгүй шүү дээ, тэ. Ямар хүн бол, тэ ямар бурхан биш, тэ. Од байлаа гэд одоо яг л бидэртэй адилхан амьдарч байгаа шүү дээ, тэ. Яг л үр хөвгтөө өсгөөл, ээж аваагаа асраад, тэ хөлс хүчээ гаргаал, тэ. Заримдаа хүнээс мөнгө зээлээл, тэ заримдаа өрөнд ороод, тэ. Заримд одоо хөөрхөн ингээд шоронд ороод ингээд яг л бидэртэй адилхан хүмүүс. Одоо юу гэдэг амар энгийн хүн юм байж тээ гэж бодох бол айгүй сонин асуудал байна гэж хараад байгаа. Тэгвэл хамтдаа Бурхны тухай бодож үз. Бидний эзэн яг ямар юм бэ? Бидний Бурхан эзэн яг хин юм бэ гэж. Бидний Бурхан үнэхээр гайхамшигтай тэ энгийн одоо юу гэдэг хүний юугаар нэг юм төлөв даруй үнэхээр гайхамшигтай өгөөмөр эзэн юм а гэдгийг яг одоо Авраам ойлгоцсон явж байгаа юм. Урд нь болохоор Авраам эзнээс их хол мэт те. Би танд ойртож чадахгүй байна те. Би танд зүрхэлж чадахгүй байна. Би тантай ярьж чадахгүй байна гэх тийм харилцаа хандлага дотор байсан. Бурхан гарч ирээд нэг амлалт өгсөн. За инг тэг гээл гэсэн. Тэгээ Авраам гээл дагаал явал эзэн их л хол байгаа юм шиг тиймэрхүү харилцаа дотор байсан. Гэвч ганцхан Авраам гэлтэхгүй бидний итгэдэг Бурхан ч мөн адил яах вэ? Нөгөө нэг энгийн маш гайхамшигтай агуу уужим зүрхсэтгэлтэй нэг юм аа гэдэг би тунхаглахыг хүсэж байна. Амен. Эхлээд 18 дугаар бүлгийн 16 дугаар ишлэлээс би та бүхэнд уншиж өгье. 16-аас 19 дугаар ишлэлээр. Нөгөө хүмүүс тэндээс босоод Содомын зүг харж Авраам тэднийг үдэхээр хамтаа гарчээ. 3 хүн байсан тийм. Эзэн би хийх гэж буй юм аа. Авраамаас нуун гэж үү. Авраам агуу их хүчрхэг үндэстэн болж газар дэлхийн бүх үндэстэн түүгээр өрөөгдөх биш үү. Би түүнийг сонгон авсны учир нь түүний хойноос хүүхдүүд нь болон гэрийнхэн нь үнэн зөв ба шудраг ёсыг үлдэж эзний замыг сахихыг тэрээр тэдэнд тушаахын тулд бөгөөд ингэснээр Авраамд айлтснаа эзэн биелүүлэх болоо гэж хэлсэн. Амен. Эзэн маш гайхамшигтай нэгэн зүйлийн тухай ярьж байна. Тэр юу вэ гэхээр миний мэдж байгаа ямиг Авраам мэдгүй байх гэж юу гэж. Цөмөрөө төсөөлөд үз. За бурхан бол агуу гайхамшигтай. Гэвч яг энэ цаг мөч ганцхан Авраамын тухай ярьж байхээс илүү бурхан хүн төрлөختний тухай ярьж байгаа. Өөрөөр хэлбэл би хүн төрлөختнөөс тийм хол бурхан байх гэж юу. Тэгээ би мэдээж агуу, би хүн төрлөختөг бүтээсэн нь үнэн. Би бурхан байж бол би тэг хүн төрлөختөнд би тушаагаал би устгах үедээ усгаал би өстө дур зоргоороо авирлж болно. Би ер нь хүн төрлөختөнтэй харьцагч надад шаардлага байхгүй гэж бурхан бодож болно шүү дээ. Тийм агуу нэг юм чинь. Гэтэл яг энэ цаг мөчид бурхан юуг өгүүлж ийнэ гэхээр
би хүн төрлөختөнд өөрийн бодлыг, өөрийн хүслийг хэлэхгүй байх гэж өгч байсан. Ийхүү бодохдоо үргэлжлүүлээд маш гайхамшигтай зүйлийг хэлж байгаа. Би түүнийг сонгон авсны учир нь түүний хойноос хүүхдүүд нь болон гэрийнх нь үнэн зөв ба шудраг ёсыг үлдэж. За, энэ үр дагавар нь хаанаас гарч ирж байгаа вэ гэхээр Бурхан Авраам зүрх сэтгэлээ нээгээд өөрөөр хэлбэл бидний эзэн хүн төрлөختөнд ойр байвал хүн төрлөختөн яана гэсэн бэ гэхээр зөв ба шудраг ёсыг үлдэж эзний замыг сахихыг тэрээр тэдэнд тушаахын тулд бөгөөд гэж хэлсэн. Дараачийнхаа үр хойчтой Бурханы замыг яана гэж хэлж байна. Гэрчлээ гэж хэлж байна. Эзэн бидний зүрх сэтгэл байдаг. Бурхан бидэртэй ойр байдаг нэг юм а гэдгийг яана гэсэн. Дараачих үр удамдаа ингээд заана гэж хэлсэн. Ингэснээр Авраамд айлснаа эзэн биелүүлэх болоо гэж хэлсэн. Эзэн Авраамд юуг айлтлаа? Итгэлийн өвөг те бүхний эцэг болгоно гэж хэлсэн. Тэгэхээр эзэн энд ямар гайхамшигтай мэрэгэн ухаантай нэгэн бөгөөд Бурхан бидний төлөө ямар их хайраа зориулж байна гэдэг өнөөдөр бид харагдаж байгаа. Эзэн биднийг зүгээр нэг өт те өдрийг шаргаалж эзэн үзээгүй. Тэр гайхамшигтай Бурхан өөрийн зүрхний бодлыг, өөрийн хүслийг бидэнд мэдүүлэхийг хүсдэг нэг юм аа гэдгийг харж байгаа. Ах トゥ усаараа та бүхэн үүнд итгэлтэй байна уу? Амен. Бид л эзнийг ирээ хайгаал, бид л Бурханыг хүсэмжлээл, бид л түүнийг мэдмээр байгаа юм ерөөсөө биш байгаас тээ. Харин эсвэргээр Бурхан өөрийгөө бидэнд мэдүүлэхийг хүсдэг нэгэн. Эзэн биднээс юу ч нуудгүй нэгэн гэж хэлж. Тухайн үед Бурханы зүрх сэтгэлд тэ ямар бодол байсан бэ гэхээр Содом ба Гомора хотыг устгах тухай ирж. Үргэлжлүүлээ. Тэгээд эзэн Содом, Гомора хоёрын хашгираан үлэмж их гим нүгэл нь маш их учир би одоо доош бууж тэдний хийсэн бүхэн нь надад сонсогдсон хашгираан шигэ байгаа эсхийг үзэж мэдий гэвэ. Тэр хүмүүс тэндээс явж Содомын зүг одоход Авраам эзний өмнө зогссоор хоцорчээ. Авраам ойртоо ирж та зөвтийг бурууттай хамт устгах уу гэж хэлсэн. Та зөвтийг бурууттай хамт устгах уу гэж хэлсэн. Тухайд Содом ба Гомора хот нь гим нүгэл нь ингээд одоо нэг юм нэг сав дүүрэн гэж ярьдаг ч тийм дүүрсэн гэсэн үг. Ямар ч яг зай байхгүй. Та нар төсөөлтөө зөвхт 10 хүн дээр ирээд гатсан тийм үү? Дараачийн сургаал дээр эзэнгээ устгаж байгаа. Би өнөөдөр бол зөвхт нэг хүн байх тухай ярьж байгаа. Бидний эзэн бол тийм өршөөнгүй нэг юм аа гэдэг тухай ярьж байгаа. Содом ба Гомора хотын гим нүглийг яривал дараагийнхын хэсгүүд дээр ямар одоо хам сэдвт нь юу гарч байгаа вэ гэхээр одоо энэ ч ихлэ 3 гэж ярьж 3 тэнгэр элчийн тухай ярьж байгаа тийм үү. Авраам 3 тэнгэр элчийг яалаа? Ухтан аваад хооллоо цайс. Дараачихтай нь яаж ийнэ гэхээр 2 тэнгэр элч ерөөхдөө Содом Гомора хот руу очиж байгаа гэж. Яг саяны бидний уншсан Библийн хэсгийн төгсгөл яасан бэ гэхээр нөгөө нөхдүүд явган өнгөрөхөд Авраам эзний өмнө ярилцаар үлджээ гэдэг тухай. Тэгэхээр тэр нэг нь хэн байх нь вэ гэхээр эзэнний оршихуй өөрөө байсан байна. За тэгвэл тэнгэр элчийн хувьд бол яг үгээр 2 нөхөр ингэ явсан байх нэ гэдэг иймэрхүү гаргалгаа гарч. Тэгэхээр тэр 2 нөхөр яасан бэ гэхээр одоо цаашаа яваад Авраамын нагад зах хөл те Лотынд очиж байгаа. Лотын гэрийн хажуугаар нөхөд Лот бас ингээд ураад гэртээ сайхан дайлцаад ингэ гарч. Яг энэ үед нь яасан бэ гэхээр тэр Содом те Гомора хотынхны нөхдүүд эренгүүтээ тэнгэр элч нартай бэлгийн харьцаанд орох тухай ярьж байгаа. Ойлгож байна уу? Ерөөсө хүйс хамаагүй. Тухайн үед те Содом хот нь үнэндээ бүр маш их ялзарл гим нүглийн бүр үр уурхай болцсон байсан. Тэгээ тэр дотроос ядан бэ гэхээр нөхдүүд нь хашгирч юм тийм үү? Гим нүглээсээ болоод тэр зовлон шаналлаасаа болоод тэр яасан бэ гэхээр хашгирсан байна. Тэр хашгираан нь тэнгэрт хүрээд тэгээ эзэн ярьж байгаа. Тэнгэрт надад сонсогчсон шигээ энэ газар дээр их тийм байгаа эсхийг би шалгахаар ирсэн юм а гэж. Тийм байгаа эсхийг би шалгахаар ирсэн юм а гэж. Эзэн хэрвээ тийм байвал би устгах талаар хүн төрлөختний би шийтгэх талаар ийм зорилго үргэлж байна гэдгийг хинт хэлсэн байна. Авраамтай хуваалцсан. Миний зүрх сэтгэлд ийм бодол, ийм шанал байна гэж хэлсэн. За, энэ үгнийх нь хариуд Авраам нэгэн гайхамшигтай зүйл хийсэн. Авраам ойртон ирж та зөвтгийг бурууттай хамт устгах уу гэж хэлсэн.
Авраам устдахгүй гэдгийг мэдж байгаа юу? Мэдж байгаа. Авраам бол одоо яг тэр нэг тэг гэрээсээ гарснасаа хойш бол итгэлийн хувьд бас хөөрхөн мэдлэгтэй болчиход ялангуяа бурхантай их харилцсан тий эзнийг таньж мэдэх төвшний хувьд Авраам бол итгэлийн алхмаар ингээд нэлээд олон шат агцсан төвшөндөө одоо байгаа. Авраам эзнийг зөвхтийг буруудтай хамт устдахгүй гэдгийг нь мэдж байгаа. Тийм учраас одоо нэг 50 45 40 30 20 10 гэдэг энэ яриа маань яг уу өрнөсөн байна гэж бодож байгаа. Та зөвхтийг буруудтай хамт устдахгүй гэж. Өнөөдөр сургаалын гол сэдв яг энэ дээр ирж байгаа. Ах トゥ ус нараа. Өнөөдөр та бид яагаад энэ газар сууж байгаа вэ? Зарим нь 10 жил, зарим нь 20 жил. Зарим нь 2 сар бид итгээд эзнийг магтаад бид өнөөдөр Бурхны өрөөлөөр амьдрал явж. Өнөөдөр яагаад та бид энд сууж байгаа бэлээ? Та өнөөдөр итгэлээрээ эзэнд зөвхт тооцогдсон учраас энд сууж байна. Амин. Та Бурханаас ирэх тэр мөнх амийн үнгүү билгийг авсан учраас та энд сууж байгаа. Тэгвэл ингээд л болоо гэж юу? Мэдээж үгүй гэдгийг бид мэднэ. Мэдээж үгүй гэдгийг бид мэднэ. Та хөршийнхөөнд иргэд байж гэр бүлийнхаа дунд, найз нөхдийнхөө дунд, ажлынхаа хүрээлэл дотор та хаа байгаа газараа таны хөрш хаана байна? Тэр газар чинь танаар дамжуулаад эзэн гайхамшигтай авралын ажлаа хийхин тулд та энэ газар сууж байгаа шүү. Та хөршүүдийнхаа дунд эзэн одоо энэ дэлхийг устгах тэр өдрийг нэг өдрөөр ч гэсэн хойшлуулж байгаа эзний өмнө итгэлээ сахиж байгаа яг Авраам шиг тэр зөвхт нэгэн байхын тулд дуудагцсан гэж өнөөдөр та бүхний эзний нэрээр өрөөж. Амен. Хэрв та дуудлагаа мартвал юу болох вэ? Өнөөдөр дэлхийн ертөнцийн гэм нүгэл ер нь дүүрж байгаа тий. Одоо тухайн үед л ийм байсан гэж бодохгүй да тий. Ир минь хамаагүй л зүгээр заваар игээл тухайн үед ийм балиар байсан. Яг үндэ одоо энэ доох гэдэг өвчин тий инээ тэрэ зүйлсүүд гим нүглийн л үр дагавар. Бурхан бүтээж өгөөгүй бид өөрсдөө бий болгосон хүн төрлөختний бидний гим нүглээс хамааралтай гэж. Бурхан дэлхийн ертөнцийг харахтаа өө ямар сайхан байгальтай юм бэ? Би устгахаа болъё. Тийм ээ? Ямар гоё дэлхий вэ гээл те. Би устгахаа болъё. Ингэж байгаа зүйл ерөөсөө биш. Эзэн дэлхийг устгах ямар ч асуудал биш. Гариг ирхсийг устгах эзний хувьд ямар ч асуудал. Яг тэгэхээр тэр өөрөө бүтээгч нэгэн учраас. Тэр үгээрээ энэ дэлхийн ертөнцийг бүгдийг бий болгосон. Тэр 5 хормын дотор те 5 дэлхийн ертөнцийг эзэн дахин бий болгох боломжтой юу? Боломжтой нэ. Гэтэл ах トゥ ус нараа. Бурхан эзэн бидэнд хайртай учраас. Тэр эзэн өөрөө бидэнтэй ойр байхыг хүсдэг бурхан учраас. Ойлгож байна? Эзэн бидэнд хайртай байхгүй. Эзэн биднийг устгахыг ерөөсөө ч хүсдэггүй. Гэхдээ тэр эзэн үнэхээр шударга нэгэн учраас эзэн гинт нэгнийг шийтгэлгүй орхихгүй маа. Тэгэхээр хамтдаа таны хөрш гэж хэлэгдэж байгаа бүхэл газрууд эзний итгэлийг тунхаглаж хамтдаа итгэлээ сагсгая гэж та бүхнийг уриалж байна. Амен. Зөвхт нь байя гэхээр буян хураагаараа гэж байгаа юм ерөөсөө биш шүү дээ. Өнөөдрийн амьдрал бидний юу зөвхт болгосон юм? Зөвхөн итгэлэл зөвхт болгосон шүү дээ. Тийм үстэй. Тасралтгүй сар мацаг барьдаг л зөвхт тооцъё гэж хэлээд тэр зөвхт тооцогдсон нэгэн байгаа юм. Байхгүй. Зөвхөн итгэлэл биднийг зөвхт тооцсон. Амен. Зөвхөн итгэлэл биднийг зөвхт тооцсон. Тэгэхэд хамтдаа малгай гавтаа хийн. Энэ зөвхт байдалтай энэ итгэлээ хамтдаа сагцгаая гэж уриалж байгаа. Итгэлээ сагцгаая гэж уриалж байгаа. Бидний эзэн та бидний төлөө бидний эрен тойронд байгаа хинч байсан тэднийг уучлж, тэднийг хайрлаж, тэднийг инэрч, тэднийг эзэн өөртөө дуудахыг хүсдэг нэг юм аа. Бидний эзэн уурлахтаа удаан тэр
хайр инрэл, өршөөл, нэгүслэр дүүрэн эзэмаа гэдэг үнэхээр тунгаглахдаа маш их баяртай. Амен. Эхнийх асуудал руу дахин эргээд орохыг хүсэж байна. Тэр нь юу вэ гэхээр бидний бурхан эзэн үргэлж биднэртэй ойр байхыг хүсдэг нэгэн. Тэр нэг нууцлагдмал, тэр нэг ансаг шиг, тэр нэг хизээч олдохгүй нэгэн биш. Бидний эзэн биднээс дөхөөд очингууд зүхтаагаал яах гээд байгаа нь мэддэхгүй тийм эзэн бол ерөөсөө биш. Бид эзнийг дуутахад тэр бидэнтэй хамгийн ойр байдаг нэг юм аа. Тэр эзэн өөрөө бидний зүрх сэтгэлд, тэр бидний зүрхний гүнд биднэртэй хамт байхыг хүсдэг туснараа. Өнгөрсөн 7 хоногийн сургаал дээр бид яг бүх амьдралаа, бид бүх итгэлээ түүнд өгсөн үү гэдэг талаар ярьсан тийм. Бид өөрсдийнхөө амьдралын жолоог бид Бурхны гарт атгуулсан байгаа юу гэдэг тухай бид ярьсан. Үнэндээ эзэн биднэрөө тэмүүлж, эзэн биднийг хүсэмжилж яхад бид эзэн дээр очих тийм хэцүү асуудал гэж юу? Эзэн үргэлж бидний дэргэд байсан, байгаа, тэр хойштой үргэлж бидэнтэй хамт байх нэгэн. За. Библийн тэмцээндээ бэлдсэн хүмүүс гараа өрөхгүй. За гээ худлаач хамаг өргөч штэ. Хүн уурлуулах га зүгээр. За. Ямар ч хүн ер нь итгэгч хүн болгон үүнийг мэдж байгаа. Тэр нь юу вэ гэхээр Библийг уншаад эхлэхээр нэг л юр бусын нэг л их ивэлтэй болдог. Зөв ярьж байгааз. За манай ах эгч нар бол одоо зургтгүй байх үеийн нөхдүүд бол одоо номыг бол уншаад бүр ойлгоцсон байгаа шүү дээ. Номондоо ингээл орцсон те. Тэгээ яа дайгуугаа уншиж байгаа шүү дээ те. Библи бол бүр илүү агуу ном. Яагаад тэгэхээр эзнийг те эзэнтэй уулзах тэр гайхамшигтай мөчийг бидэнд бэлгэлдэг байхгүй. Тэгэхээр бид өөрсдөө алхам хийж өөрсдийнхөө итгэлийн амьдралыг хамгаалнаа. Би алхам хийж те одоо өсгөөгчийн итгэлийг би хамгаалахгүй байхгүй юу? Тэгээд бид нар бие биенийхээ төлөө алхам хийж бид нар бие биенийхээ итгэлийг хамгаалах тухай юус яриагүй. Би өөрийнхөө итгэлийг хамгаалахын төлөө. Итгэлээр дамжин зөвтгөгдсөн энэ амьдралаа би сахихын тулд ярьж. Зориулалт золиос нь хинээс гарах юм? Надаас гэж чанга хэлдэг. Надаас гарнаа. Тэ? Өөрөөс минь л гарна. Нэгэнт бид нар юу ч хийгээгүй мөртлөө зөвхөн тэр цорын гац эзэн бурханд итгэсэн чинь бурхан биднийг зөвдгөөд бүр мөнх амийг өгөөд бидний амьдрал гайхамшигтай амар тайвнаа өгөөд үргэлжлүүлэн эзэн бидэртэй хамт байгээд одоо тий муухайгаар хэлбэл гуйгаад байгаа байхгүй юу. Тэнгүүд бид нар хүнд ороод Библи ээж уншихгүй тий. Библи уншвал би эзэнтэй аягүй ойр байх гэдэг байгаа шүү дээ тийм үү. Гэтэл ямар юмаа хийгээд Эхлэл номынхоо Библийн тэмцээнд бэлтгэдэг юм бэ? Эсвэл шинэ гэрээн дээр яваад хараахан Эхлэл ном руу орж чадахгүй байна уу? Тэ? Тэгээ зарим нь худлаа өнөн гараа өргөсөнд баярлаа нэрээ чи. Бараг бүгд өрөхгүй байх чи. Библийн тэмцээний хойг хойшлуулах чи тэ. Ах トゥ уснараа. Би өнөөдөр хүнд хэцүүгийн тухай гэхээс илүү амархан замын тухай ярих гэж байна. Ах トゥ ус итгэлээ сахиж зөвхтийн зам дээр зогсноо гэдэг нь үнэндээ хэлбэрхэн юм аа. Библийг нээгээд л уншаач тэ. Өнөөдрийн энэ Библийн хэсэг ямар гайхамшигтай эзнийг бид нар таньж мэдүүлж байна. Тийм үстэй. Зөвхт нэг хүний төлөө эзэн дэлхийн ертөнцийг устгахгүй. Зөвхт нэг хүний төлөө эзэн сая хүмүүсийг аварнаа гэж шүү дээ. Ийм гайхамшигтай өршөөнгүй, ийм гайхамшигтай уучламтгай тэг ийм гайхамшигтай эзэн гэж хэлж байна. Бид эзнийг биднээс нэг алс хол байдаг гэл яг нөгөө нэг те олонний тайл хүмүүс боддог шиг те ингээд нэг зүрхэлж чадахгүй их л агуул хүн байгаа те их л мундгал нэгэн байгаа гэж бодоод яваад. Яг үүндээ тулаад очивол бидний эзэн хамгийн энгийн нэгэн байхгүй юу та. Бидний эзэн наашаа гинэ гэхээс биш цаашаа гэдгүү бурхан. Эзэн би энд байна гэх үед те эзэн ч гэсэн би ч гэсэн энд байна. Хоёулаа чиний зүрхсэл дотор байгаа асуудлыг хамт шийдъя. Чиний амьдралд байгаа асуудлыг хамт шийдъя. Би ингэж тусалъя. Үнэндээ чиний амьдралын замуудад миний бэлдсэн төлөвлөгөө ийм гайхамшигтай юм аа гэж. Би эзэнт цагийг гаргах үед бидний итгэлийн амьдрал үнэндээ гайхамшигтай үргэлжлэх боломжтой. Амен. Хамтдаа нэг гуйлгаж, түүлгэж, нэг ятгуулж итгэлийн амьдралаар амьдрахаа болцгоё. Бид өөрсдийнхөө төлөө энэ газар сууж байгаа.
Магтаалын тухайд би өмнө зөндөө ярьжтэй. Алгаад шихээр л алгаад ашигтг нь магтаал юм уу? Гараа өргөхээр л гараа өргөх нь магтаал юм уу? Үсрийхээр үсрэгдэх шин. Тэгээ бусдынхаар биш. Яагаад таны зүйлсүүдээр эзэн талархаж оргилохгүй байна? Эдгээр бүх асуудлууд зөвхөн биднээс л шалтгаалж. Тийм биз? Заримдаа бид нэг эзэн бидний амьдралыг сөрүүлж байгаа юм бит. Бурхан бидний амьдралыг өртөө мэт те. Бидний амьдралыг болохгүй байгаа нь нэг юм түүртэй байгаа нэг үндэ бидний хүсэл шунлаас болж байгаа гэдгийг огт мэдхгүй. Тэгээд эзэн нэг л болохгүй байгаа мэт. Бурхан биднээс хол байгаа мэт. Заримдаа бид нар айшилж байгаа ах тусар. Гэтэ үнэндээ үгүй юм аа. Үнэндээ эсэргээр юм аа. Эзний дотор байх нь үнэндээ маш энгийн, маш амархан, эзнийг таньж мэдэх ойлголт нь ч гэсэн маш энгийн, баш тэ амархан бас тодорхой юм аа. Өнөөдөр зүрх сэтгэлдээ ямар нэгэн шаналлтай, хүлээстэй их нэгэн байгаа бол сургаалын дараах магтаал дээр эсвэл одоо ч гэсэн та суудал дээр залбираарай. Тэ? Эзэн би энд байна. Би тантай уулзахыг хүсэж, би таныг зүрх сэтгэл дотор оруулахыг хүсэж байна гэх үед эзэн за чи юу л байж байгаараа би дараа 7 хоногт олё гэж хэлэх үү. За чи юу гинт юу хүн хаанаас гараад ирв? Чи нөгөө 95 хонд итгэснөө тэр биш үү те? Юу игээ гараад ирв гэж хэлэх эзэн мөн үү? Биш. Уус эзэн бидний хажууд байгаа юм чи те. Харин та яг өөрийнхөө асуудлыг түүнд өгөх юм уу өгөхгүй юм? Энэ л асуудал байгаа даа шүү те. Зүгээр нэг хоорондоо ингээл те яриад энэ ч хэцүү байх, тэр нь ч хэцүү байх ингээл 4-5 цаг ярьж суулаа гэд бидний зүрх сэтгэлийн асуудал шийдэгдэхгүй шүү. Тийм үстэй. Тийм үстэй. Тийм шүү дээ те. Өөр нэг юм ховж болох нь болоод ингээл явна шүү дээ те. Гэтэл яг үнэндээ яагаад бид нар эзэн минь ээ? Та надад хэрэгтэй байна. Та намайг тэ одоо болохгүй бол хэл та намайг хайрлаач ээ. Үндэ эзэн хайрлажлаа гал. Та намайг одоо тэ эдгээгээч ээ гэж залбирх үед эзэн таныг заавал эдгэх болно. Бурхан бидэнтэй хамгийн ойр байгаа нэг. Та бурхнаа өрөөдөхийг хүсэж байна уу? Энэ маш амархан. Тэ? Ямар нэгэн тооны ухаан шиг авсан томьёо хэрглэж бид нар яг өрөөгдөх тухай бид нар олж мэдэх шаардлагагүй байхгүй юу? Тийм байгаа зү тэ? Заавал цуглаан дуусны дараа тэ надтай хин нэгэн пасторын дуулцснаа. За яавал өрөөгдөх үү? Та эхнээс бичээд өгдөө те. Ингэх юм уу те. Яг нөгөө турах дэглэн шиг те. Нэгтгэх өглөө тэдэн лон нэг алим идэн гээл те. Тэгээд за сарын дараа бол нэг 500 г хасагдах юм байна гээл те. Тийм нэг юм нарийн юм ерөөсөө байхгүй шүү дээ. Өрөөгдөхт чинь. Яг одоо эзнийг нэрийг дуудаад залбир. Яг одоо бүх асуудлуудаа эзэнд өрөг. Эзэн таны төсөөлж бодож байгаагаас ч илүү агуу зүйлийг таны амьдралд хийх болно. Би зүрх сэтгэл дотор бурхан хаана байгаа бол нэг олоод уулзчих юмсан яах вэ хүүгээ бодоо байж эзэн аль хэдийн миний амьдралд ирээд миний зүрх сэтгэлийг илгээгээд тэ чөлөөлөөд өөрийн авралын ажлыг хийцэн байгаа байхгүй юу? Иймэрхүү асуудлууд дээр л нэрээч тэр гайхамшигтай нэгэн бурхан би хүн юм даа гэдэг бид нар ойлгочих тий. Бид нар заавал яагаад нэг юм юмыг заавал хүнд хэцүүгээр ойлгох гээд тий. Ерөөлн амар ин нууц байх хэрэгтэй тий. Яагаад тэгэхээр бид нар урд нөгөө буддын шашны суурьтай байсан учраас нөгөө ламнарч яаж яхад айгүй хэцүү юм ярина те. Ийм тийм гэл ерөөсөө. Айгүй төвхтэй болгоочдөг штэ амьдралыг те ингээл ингэх хэвээр тэгэх хэвээр те. Зогсонгоо яанга яавал өхөнө гэлээ нэг иймэрхүү юм яриа л те. Тэгэхээр айгүй бүр ингээд амьдралыг хэцүү болгочих. Гэтэл үнэндээ ах トゥ сар итгэл рүү ирцгээ. Эзэн рүү ирцгээ. Зүрх сэтгэлээ бурханд өргөцгөө ингэвэл бидний амьдрал илүү амар хэлбэр болно. Амин. Ингэвэл бидний амьдрал илүү хэлбэрхэн болно. Миний хувьд яг энэ хэсгийг уншаад маш их баярлж маш их хөөрсөн зүйл нь юу байсан бэ гэхээр би эзэнтэй яг Авраам ярьж байгаа мэт ийм дотн ярьж болох юм биш үү гэж бодсон. Би эзэнтэй яг найзтайгаа ярьж байгаа юм шиг. Эсвэл би яг аавтайгаа, эсвэл та хамгийн дотн хинтээ юм хаваалцдаг бай тээ. Магадгүй тэр хүнтэйгээ ярихаас илүү их дотн ярьж болох юм биш үү гэж бодсон.
Яг үндэ нөгөө талд нь бол аимшигтай хот байгаа. Энэ Содом гээд хот бол ингээд судлаад үзэхээр дэлхийд мэдэгдэж байгаа. Тэгээ манай эртний 3500 жилийн өмнө байсан ийм хот. Алдартай. Одоо ингээд зарим юм хүмүүс ингээд олоол байгаа юм байна л. Шатаагдсан тийм. Бурхны нөгөө яг гал буусан хот шүү дээ. Зүгээр ингээд хөхөр асгацсан ийм хот байхгүй. Нэг ч хүн олдоогүй. За тэгээ тэндээс бол Бурхан яг өөрийн нэгүслээрээ магадгүй Авраамын төлөө чимшигтэй Лотыг гэр бүлийнхэнтэй ингээд аваад явсан. Хөргнүүд нь бол мангарч царайлаад үлдээ тэгээ шатсан шүү дээ. Хойш аягүй гой хэсэг гарнаа би бүр доглоод. Би энэ сар номлчмаар байна. Хоонд туслаа. Тийм гим нүгэл нөгөө талд нь байгаа. Гэтэл өнөөдөр бид бол өөрсдийнхөө тийм мэдгүй зүйл байгаа ч гэсэн айгүй амархан эзэнт зүрхсэглээ ойлгох юм боломжтой болоод байгаа. Бурхан үргэлж бидний талд хизээд байна гэдгийг хамтдаа зүрхсэтгэлдээ санацгаая. Ямар ч үед юу ч тохиолдсон эзэн миний тал байгаа гэдгийг хамтдаа санацгаая. Заримдаа бидний дээрээс нэг тэнгэр хөмрөөд унж байгаа мэт санагдах юм үе байдгүй. Ингээл нэг юм чаавас гэл тэ нэг тэгчмээр үе байгаад байгаа. Айгүй хүнд хэцүү гэж. Гэтэ би хэлье. Ах トゥ сар бид итгэлээр алдаагүй бол бид нар юугаач алдаагүй гэсэн үг. Бид нар итгэлээр алдаж болохгүй. Бид нар итгэлээ алдах хэмжээнд хүртэл хүнд хэцүү асуудал гэж бидний амьдралд яах вэ? Байхгүй. Хорвогийн жамасаа бидний амьдралд хагцал, зовлон, өвчин за нэг муу сүмсний хүлээс маш олон зүйлсүүд бидний амьдралд тохиолдно. Хойштоо бидний хүсээгүй зүйлсүүд бидний амьдрал зөндөө ирнэ. Би нэг муу ярилж байгаа юм ерөөсөө биш шүү дээ. Хүний амьдрал гэхгүй юу? Бас бид аягүй олон зүйлсүүдийг бид дахиад давж туулна. Тэгэхээр энэ олон асуудлуудыг давж туулахад бидэнд юу туслахаар байх нь вэ? Зөвхөн итгэл байхгүй. Итгэлээ алдаж болохгүй бид нар. Итгэл бидэд байна гэдэг чинь эзэн бидэртэй хамт яах нь вэ? Байна гэсэн. Харин бид нар итгэлээ алдчихад бусдыг олдсон мэт санагдаад явж байгаа бол үнэндээ уучлаарай. Бид нар аль хэдийн бүх зүйлээ алдсан байна гэсэн. Хүмүүс бид нар нэг амьдралын баталгаанд аявих найддаг тий. За одоо нэг ийм тоолч тийм тоол. Дэлхийг би бас муулаад яхаа монголчуудаа ярил. Монголчууд бид нар яг л нэг зорилгын төлөө амьдарч байгаа шүү дээ. За одоо нэг ийм тоолч. За одоо ингэчих юмсан. За одоо тэгчих юмсан гэх тий нэг ийм болох юмнууд нь дуустдаггүй. Тэгээ болоо л байдаг те нэг мэдээд яг өөхөх болцсон байдаг те. Яг нэг бурхан цаг зориулсан уу гэсэн чи зориулаагүй. Яг үнд итгэлээ алдсан эд тэгээ баялагын хойноос бид нар явж явах боломжтой. Ямар үед бид өөрсдөө би олцсон байна гэж ойлгох гээд байгаа. Энэ Монголд байгаа бүхий л авилгачтаас илүү их мөнгө цуглуулчаад би яг олчлоо болчлоо гэж бодох гээд байгаа юм уу? Хэрвээ амьдралын баталгаатай болсныхоо дараа зүрхсэтгэл нь хамдаг бол ойлгож байна те. Бүхнийг олцсон мэт санагддаг бол энэ улсын хурлын гишүүд чинь дахиж нэр дэвшихгүй байх хэрэгтэй үстэй. Юу ч бүтээгээгүй мөртлөө хамгийн баян хүмүүс зөвхөн Монголд байгаа. Дэлхийн баячууд бол нөгөө дандаа нэг юм хийцэн хүмүүс байгаа шүү дээ. Яаж баяцсан гинэ гэхээр ингэж баяцсан юм байна гэх юм байгаа шүү дээ. Манай Монгол болохоор яаж баяцсан гинэ гэхээр 8 удаа улсын хурл сонгогдсон. Өөр юу ч яахгүй тийм. Энэ том жишээнээс хүрээ бид нар харах юм бол ах トゥ нараа бид нар итгэлээ л алдаж болохгүй. Бид нар итгэл байгаагаар яг үнэндээ бид нар тэр баячуудаас илүү их олсон биш гэж юу? Илүү их олсон байгаа шүү дээ, тийм ээ. Миний гэр бүлийн намайг орхиод юм. Миний найз нөхөд намайг орхиод юм. Үнэн биз дээ. Миний 90 тойронд байгаа хүмүүс дуусна. Гэхдээ итгэл хизээш биднийг орхихгүй. Итгэлээр дамжин ирэх тэр зөвтгөл, итгэлээр дамжин ирэх тэр аврал, итгэлээр дамжин ирэх тэр амар тайван хизээч дуусахгүй. Мөнхийн мөнхөд бурхантай хамт байхад хүртэл тэр итгэл байсаар байх болно. Өнөөдөр бид нар итгэлийн тухай ярьж байгаа. Гэтэл эцсийн өдөр бид нар бодтойгоор түүнтэй хамт байх болно. Амен. Бид энэ дэлхий дээр яг юуны хойноос хөдөлтөд байснаа яг тэр үед л ойлгох юм шиг байгаа даа тий.
Яг тэр өндрөөс хараад бид нар пүү би ингэж явж исэн юм уу арай үгүй байгаа да тий. Тэгээ бид нар магадгүй яг эцсийн өдөр эзэнтэй уулзчаад өөрсдийнхөө амьдралыг магадгүй ирээд харах боломж авил тий. Пүү та ийм хүнийг аварсан юм уу гэж бид нар ойлгоно тий. Заавал бид нар тэнд очиж ойлгохоос өмнө наан эзэн хэлсэн байгаа байхгүй юу? Одоо ойлгоцгоё гэж тий. Дэлхий дээр халамжийн бодлого ерөөхдөө Христ итгэгч нар дээр төвлөрдөг. Тэгээ энэ юун дээр төвлөрдөг гэсэн үг вэ гэхээр ерөөхдөө 11-ийг өргөлөөл гэсэн үг. 11-ийг өргөл нь 11 байхаараа ерөөхдөө бол яг юу яаж цуглаан ингээд нэг хийгээд яваадах боломжтой юм шиг. 11-ийг өргөлөөр нь тэгээ цуглаан ингээд доктортай ингээд яваадах боломжтой. Хэрвээ яг Христ итгэл яг тэгээ ингээд хөгжсөн Христ итгэл яг ингээд үндэстнийг аварсан ийм агуу итгэлтэй ийм уламжлалтай газрууд яад гэхээр 12 3 4 рүүгээ орж байгаа шиг байна тий. Нөгөө өргөх хандлага нь гэж. Яагаад тэгэхээр нөгөө шуналгүй болж эхэлж байна. Хэдийгээр энэ дэлхий дээр амжилттай мэдээж эзэн байгаа учраас амжилттай олж байгаа тэр чинээгээр нь би болж байгаа ч гэсэн тэд яг энэ дэлхий бол угаасаа ийм юм чинь бид илүү их өргөё гэдэг энэ хандлагын үүднээс энэ халамжийн бодлого дэлхий дээр илүү их санхүүжилтийг ерөөхдөө бүрдүүлдэг юм шиг харагдаж байна. Одоо бол бид нар Монголын хэрэгсэл одоо дэгж 30 жил болох ч байгаа учраас арай бас бидэд хугацаа хэрэгтэй юм шүү. Гэтэ явандаа бид нар хаашаа чиглэх юм бэ гэхээр яг үнэндээ амьдралаа бүр илүү их энгийн болгох учиртай. Яг тэгэхээр энд бид нар төр зур амьдарч байгаа учраас. Хажууд таанаас хэлэхгүй төр зур гэдэг. Бүр илүү энгийн болж эхэлж байгаа. Төр зур бид нар амьдарч байгаа учраас. Та өөрийгөө яг би ер нь яг итгэлийн хүн юм биш үү гэж одоо хизээ бодож эхлэх вэ гэхээр их энгийн болоод ирэх үедээ байх нь шүү дээ. Жоох энгийн болоод энэ дэлхийлээс илүү хүсэхээс илүүгээр харин бид нар эзний алдрын төлөө би яг нэг зөвхт хүн байгаад надаар дамжуулаад мянган хүмүүс аврагдах юм байна штэ гэдэг дээр бид нар суйрлагдах юм бол бид яг итгэл рүүгээ яг Авраам шиг илүү яаж гинөө төлөвшөж гинэ гэж бид нар ойлгосоо гэж хүсэж байна. Амен. Хатуснараа авралын төлөө эзний хаанчлалын ажлын төлөө хамтдаа шундаг байцгаая. Эзэн бидэртээ үргэлж ойр байхыг хүсэж байгаа. Таач мөн түүнтэй ойр байхыг хүсээрэй. Аль хэдийн Бурханаас бидэнд ирсэн зөвхт амьдралын итгэлийн замаа хамтдаа дуусгалгүйгээр үргэлжлүүлэн галгацгаая. Эзэнд та хэрэгтэй шүү. Амен. Тэгээ би сая эзнийг магтаад байжгаад надад маш гоё санагдаж байгаа зүйл нь би урд нь ч хэлжсэн баг л та. Итгэлийнхээ ах дүүс нартай байх их гоё юм аа. Яагаад ихс нар маань доор кафенд 4 5 6 хүртэл ингээд суугаад байдаг ер нь би их ойлгох шиг бол. Ер нь цөмөр ингээд хамт байхаар их гоё юм аа тий. Яа тэгэхээр бид нар эзнээр хайрлагдсан Бурханаар сонгогдсон ийм хүмүүс байгаа байхгүй юу? Бид нар бусдаас нэг л өөр байгаа байхгүй юу? Яг яагаад бид нар биеийг харахаар баярлаад бид нар ингээд догтлоод их гоё байгаад байна гэхээр таны зүрхсэлд эзний ариун сүнс байгаамаа. Амен. Үүнийгээ битээ алдчихаарай. За юу. Бидний амьдрал эзний амар тайван өрөөл байгаа учраас бид яг үндэ дэлхий дээр ингээд алалт те 7 хоног 6 хоног бид нар алалцаж ирж байгаа шүү дээ. Тийм үстэй. Ийм шажил, тийм шажил, тэнчээс чи, винчээс чи, эндээс чи муруу татлах те ингээд өстэй. Баг сэгсэцээ орж ирээл те яг үндэ дүрсгэл дотроо. Гаднаач ял яах вэ нэг гойцсон байгаа цуглаан дээр ирж байгаа учраас. Гэхдээ яг үндэ бид нар ингээд сэгсэж орж ирээл би энийг хараад аягүй гоё амар тайван байгаа байхгүй. Эсийн бүлгийн цугдралт бол эвэл урд чуулганы бол яг үнэт зүйл гэж би харж байгаа. Тэ? 7 хоногийн дундаа бид нар дахиад нэг уулзах боломж олдоод бие бинийгээ хараад тэг хайрлаад бүр ингээд тэгэд нэг өдөр одоо тэгж байгаа үстэй эсийн бүлгийн ингээд гой тогтмол хийгээд ирэхээр нэг 7 хоног эсийн бүлэгтээ ирэхгүй байхаар юм сонир санагдаад байгаа. Юунаас хоцорч те юу болчих нөгөөдөл намайг жигээч байгаа юм шигтэй ингээд хоорондоо юм мэдэж ярьж мараал те ингээл тэгж байгаа үстэй. Тэгэхээр энэ их алаантай амьдрал донд бид нар тэгээ бүтэн сойд ирэхгүй өнгөрчүүлнээр яаж амьд үлдэх вэ тоогоос юу итгэлээ сахих махих үсттэй баг тий. Тэгээ тэр дундаа яаж библи уншихгүй байгаа хүмүүс юу. Эхлэл 1-ээс 25 дугаар бүлгээ библийн тэмцээнтэй.
Та нар яах гэж байна? Уншаагүй хүмүүс шууд гяс цухтах гэж байна уу? Баясаас тэр доор хаалгаж хаялаа байж байгаа. Цөмөрөө шууд өнөөдөр зүгээр алалцъя. Уншаагүй хүмүүс яаж тэмцээ хийдэг үзье. Тэ? Гэтэ бас нэг юм сони юм байна. Би нэг жоохон хадуураа явчихвал яагаад Библи уншихгүй байж байгаа мөртлөө ингэж ирээд байна бас тий. Чи Библи уншихгүй бол итгэлийн амьдрал дээр амьдрах бүр ямар ч боломжгүй шүү дээ бүр. Юу тий итгэлийн амьдрал үсгэж байхгүй байх хэвээр. Гэтэл манайс нэг юм мөлхөөч болох нь ирдэм шиг байна тий. За тэгээд хамтдаа итгэлийн амьдралаас сагцгаая, магтцгаая, Библи уншицгаая, залбирдаг байцгаая, сайн мэдээ тараадаг байцгаая, хамтдаа итгэлээ сахидаг байцгаая. Амен. Хажууд байгаа найз хэлэхгүй зөвхт ганцхан л байгаарэ гэд. Амен. Хамтдаа суудлаа босцгаая. Эснийг хамтдаа магтцгаая, залбирцгаая.